Хүнс нийтийн хоол худалдаа, хоршоо аж ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын танилцуулга. Хүнс худалдаа, нийтийн хоол, хоршоо ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр. Хүнс худалдааны салбарын өнөөгийн байдал. Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн төвийн бүсэд 53%, хангаан бүсэд 23%, говийн бүсэд 24%. Худалдааны салбарын аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн. Дотоод худалдааны нийт борлуулалт 14.5 тэрбум төгрөг. Дотоод худалдааны нийт үйлдвэрлэл 10.8 тэрбум төгрөг. Баянхонгор аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр 250 ажлын байранд үйлдвэр цех нийлсэн нийт 65 газар үйл ажиллагаа улирлын чанартай явуулж үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 50-80%-ийг ашиглаж байна. Үүнээс 28 үйлдвэр цех аймгийн төвд 32 хөдөө сумдад үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн хоолны салбарт 80 гаруй газар үйл ажиллагаа эрхэлж байгаа бол худалдааны салбарт нийтдээ 1200 гаруй иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний үйлдвэрийн салбарын борлуулалт 14.5 тэрбум төгрөг бол 10.8 тэрбум төгрөгийн дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Хүнсүүдээ аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас болон холбогдох газруудаас гаргасан хууль дүрмийг хэрэгжүүлэн хүнс нийтийн хоол худалдааны салбар түүнд ажиллаж буй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүнс худалдааны салбарын цаашдын зорилго хэрэгжүүлэх арга хэмжээ. Худалдааны салбарын бодлого эрх зүйн орчныг сайжруулах, архи согтууруулах хундаагаар үйлчлэх худалдааны цэгийн норматив тогтоох, дэлгүүр болон худалдааны төвүүдийг ахуйн орчноос тусгаарлан шаардлагатай стандартыг мөрдүүлэх, үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих, сургууль цэцэрлэгийн хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүнсний тухай хуульд хоолны газрыг зэрэглэхтэй холбоотой орсон нэмэлт өөрчлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх, цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйл ажиллагаанд тогтмолчсон цаашаа тогтмол үйлдвэрлэл явуулах боломжтой иргэн аж ахуйн нэгжийг орон нутгийн бодлогоор дэмжин тоног төхөөрөмжийг шинчлэх. Цаашдын зорилго хэрэгжүүлэх арга хэмжээ. Хийм, барилгын материал, малын эмийн савыг хүнсний зориулалтаар ашиглаж буйг шат дараалалтай хүнсний зориулалтын саваар солих. Нийлэг хальсан уут болон гялгар торны хэрэглэнээс түтгэлзүүлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нутаг дэвсгэрийн хэмжээнд стратегийн улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үр дүн гүнлэж дүгнэн тайлагнана. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ. Гол нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тэнцлийг үйлдвэрлэл худалдааны тоо хэмжээнд үндэслэн олон улсын жишгт нийцүүлэн улирал тутамд бодиттой гаргана. Аймаг орон нутагт хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн түвшинг тодорхойлсон судалгаа хийж үр дүнг тооцно. Төрөөс хүнсүүдээ аж ахуйн талаар баримтлах бодлого хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг ханган орон нутгийн түвшинд хэрэгжүүлэн ажиллана. Хоршоо ахуй үйлчилгээний салбарын танилцуулга. Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 4468 хоршоо бүртгэлтэй байгаагаас Баянхонгор аймгийн хэмжээнд 162 үйл ажиллагаа эрхлэж 4717 гишүүнчлэлтэй. Үүнээс түүхийд бэлтгэн нийлүүлдэг 53 хоршоо байна. Хоршоо нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 2.6%-ийг эзлэж байна. Хоршоод нь албан бус тоогоор 234 мянга гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлж 1.1 сая гаруй өрхийн гишүүдийг амьдралын баталгаагаар хангаж байна. Хоршоолын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, хариуцлах, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр 2019 онд хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр 3-ыг засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор баталсан. 2021 он хоршооны хөгжлийг дэмжих, эрчимжүүлэх зорилгоор хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын их хурлын 2021 оны 40-р тогтоолыг баталсан. Хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулгыг Улсын их хурлын 2021 оны 5-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар баталсан. Нэмийн үртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хоршооны гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд зүйчлэн борлуулсан орлого нь нэмийн үртгийн албан татвараас чөлөөлөгдөх өөрчлөлтийг орууллаа. 2022 оны хоршооны хөгжлийг дэмжих жил борлогож хоршоолын хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
Засгийн газрын 362 дугаар тогтоолоор хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр 3-ыг баталсан. Аймгийн шилдэг хоршоог шалгаруулан шагнаж урамшуулна. Хөдөө аж ахуйн биржийн худалдааг сумдад бусчилсан хэлбэрээр зохион байгуулна. Улаанбаатар хот болон бусад аймагуудад шилдэг хоршоодын туршлагыг судална. Хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газар, доктортой ноолуур төсөл, бэст хөтөлбөр, мэрэгжлийн холбоодуудтай хамтран хоршоодод чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар захимаар болон танхимаар зохион байгуулж хоршоодыг чадахжуулах. Аймгийн хэмжээнд хоршоо хөгжүүлэх сангаас 2.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хоршоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно. Гол шалгуур тухайн суманд бүртгэлтэй 3-аас доош жил доктортой үйл ажиллагаа явуулдаг байх. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргөө байх. Хоршоонд хоршооны тухай хууль заасны дагуу хоршоодын холбоонд хэлсэж тодорхойлолт авсан байх. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчин жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6-гийн 1-д заасан байгууллагад бүртгүүлж тодорхойлолт авсан аж ахуй нэгж байх. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангиллал тодорхойлолт, бичил, ажилчны тоо 9 хүртэлх, борлуулалтын орлого 300 сая төгрөг хүртэл, жижиг, ажилтны тоо 10-аас 49, борлуулалтын орлого 300-аас 1 тэрбум төгрөг хүртэл, дунд, ажилтны тоо 50-аас 199, борлуулалтын орлого 1-ээс 2.5 тэрбум төгрөг хүртэл. Загвар хоршоо. Хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийг эцсийн хэрэглэгч үндэсний үйлдвэрүүдэд стандартын дагуу тогтмол найдвартай хүргэн нийлүүлж, түүхийн эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, малчид тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх. Сумдад ажиллаж буй анхан болон дунд шатны хоршоодыг шүлжээ хэлбэрт оруулан ашиглаж, эрчимсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэн, мах, сүүний үйлдвэрийг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл хүнсээр хангахад хоршоодын дундын бүтцийг бий болгох замаар үндэсний түвшинд загвар хоршоо хөгжүүлэх шаардлагын хүрээнд 2019 онд техник эдийн засгийн үндэслэл хийлгэсэн. Загвар хоршоо, мал аж ахуйн хоршоо, хосолсон хоршоо, газар тариалангийн хоршоо. Загвар хоршоон доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулж гишүүдтэй үйлчилгээ үзүүлнэ. Малын гаралтай түүхийн эдийг төвлөрүүлж анхан шатны тордолт хийх, тээвэрлэлт, борлуулалт хийх. Мал надлах, хадгалах, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулах. Сүү цуглуулах, боловсруулах, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулах. Гишүүдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх. Хоршооны дундын сан байгуулж гишүүдэд бага хүнтэй хэрэглээний зээлийн үйлчилгээг үзүүлэх. Өвс тэжээл бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах. Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах. Гишүүдийн төмөс хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтыг зохион байгуулах. Техникийн үйлчилгээ үзүүлэх. Өөр бордоо худалдан авах үйлчилгээг үзүүлэх. Гишүүдийн эрх ашиг, эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах. Цайны газар, зочид буудал зэрэг үйлчилгээ. Ойдл, эсгийдлэл, талах нарийн бов зэрэг жижиг цехийн үйлчилгээ. Зүгийн гахаа зэрэг туслах аж ахуй, хүнсний ногоо боловсруулах. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хоршоо, жижиг дунд үйлдвэрүүдэд арьс боловсруулах 2 төрлийн тоног төхөөрөмжийг урьд ажиллагаа 20% төлөлттэй 5 жилийн хугацаатай хүүгийн нөхцлөөр лизингээр олгож эхэллээ. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид. Баянхонгор аймгийн хэмжээнд бичил, жижиг дунд үйлдвэр хоршоо үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбумаас доош орлоготой 754 аж ахуй нэгж, тухайн салбарт 4507 хүн ажиллаж байна. Үүнээс 262 хөнгөн жижиг дунд үйлдвэр эрхлэгч салбарт эрэгтэй 685, эмэгтэй 635 хүн ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэр ахуй үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байраар хангах. Үйлдвэр үйлчилгээний ажилсаг төв болон ахуй үйлчилгээний төвийн байранд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн аж ахуй нэгжийг ажлын байраар хангаж түрээсийн хөнгөлөлт үзүүлэх. Аслагдсан сумдад явуулын ахуй үйлчилгээг зохион байгуулж, өсчөнгөө сайхан гэрэл зураг захилгаан хэрэгсэл компьютер, гутал засвар гэх мэт үйлчилгээг хүргэх. Салбарын ажиллагсдын дунд ур чадварын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, улсын болон бүсийн чанартай тэмцээн уралдаанд оролцуулах. Сумдад халуун усны төв байгуулах төслийг тэргүүн ээлжинд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж ажиллах. Орон нутгаас Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорациар дамжуулан бичил, жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2017 оноос эхлэн 3.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. Цаашид 2022 онд
үйлдвэржилт хөгжлийн корпорацийн сангаас 600 сая төгрөгийг төсөвлөж, сангийн хөрөнгийг 300-аас 500 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хүртэлх хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай нөхцлөөр хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгоно. 2022 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үйлдвэр эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, хүнсүүдээ аж ахуйг хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан салбар болон аймгийн тэргүүлэх чиглэлийн дагуу төслийг захимаар хүлээн авч сонгон шалгаруулна. Зээлийн батлан даалтын сан. Баянхонгор аймгийн зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, батлан даалтын санд орон нутгаас их үүсвэр байршуулан, барьцаа хөрөнгийн дутагдaltaй бичил, жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргахаар боллоо. Зээлийн батлан даалтын сан. Зээлийн батлан даалт санхүүжилт авах, шинээр бизнес эхлүүлэх, бизнесээ өргөжүүлэх. Зээлийн хэмжээ 2 тэрбум төгрөг хүртэл. Зээлийн хугацаа 10 жилээс хэтрэхгүй. Зээлийн хүү жилийн 8.8-аас 15%. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 24 сараас хэтрэхгүй. Батлан даалтын хэмжээ зээлийн 30-аас 60%. Батлан даалтын дээд хэмжээ 1.2 тэрбум төгрөг. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дараах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Талах нарийн ба үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дахианы аж ахуй эрхлэх, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Орон нутагт шинээр бий болох үйлдвэрүүд: ингийн сүүний үйлдвэр, арьс шир боловсруулах оёх үйлдвэр, сав баглаа бодлын үйлдвэр, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжих, цагаан сар намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа, нэг сум нэг брэнд бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа, бүтээгдэхүүн сурталчлах хөдөлгөөн арга хэмжээ, Баянхонгорт үйлдвэрлэх дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Баянхонгорт үйлдвэрлэх брэнд бүтээгдэхүүний бэлгийн багц гаргах, Баянхонгорт үйлдвэрлэх захин нам каталог гаргах. Анхаарал хандуулсанд баярлалаа.